За яг одоо бид нөр гашин сухад ганц мод бомтын хил дамсан төмөр замын төслийн талбай дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ төсөл маань нийт 7 багц ажилтай. Яг одоогийн байдлаар хаалттай бүсийн ажил 70%-тай, нийт шон суур өрөмбөлийн ажил бол 5%-тай явж байна. Хил гайлаас шаардлагатай байсан пүү угсрах ажил бол дууссан байна. Хатууцыг байгуулах ажил маань 100% гүйцэтгэлтэй дууссан байна. Гүйцэтгэгч компани маань төслийн буюу ажилтны амрах байрыг барихаар бол ажил бол хийгдэж ийм явцтай явж байна. За өнөөдрийн байдлаар манай геодезийн инженер, материалын инженер, гүүрийн инженер, ахлах инженер, миний бие байгаль орчны мэрэгжилтэн захиалагчийн хэлтийн зүгээс бол 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч CRCC компани зүгээс бол нийтдээ 86 хүний бүрэлдэхүүнтэй 40 машин механизмын бүрэлдэхүүнтэй бол яг төслийн ажлыг бол хийж байна. 5-7 төмөр зам бол захиалагчийн хяналтыг бол энэ төсөл дээр бол хийж байгаа. Байнгын хяналтыг бол энэ төслийн талбай дээр бол төслийг эхлэхээс нь дуусах хүртэл бол хяналтыг бол өдөр тутам бол хэрэгжүүлж ажиллана.